манай Улаанбаатар хотын экосистемийн хамгийн чухал хэсэг бол манай энэ туулгол байдаг. Тэгээ би ч одоо Амгалангийн гүүрний доор туулголдоо шумбаж өссөн хүүхдийн хувьд бол туулголыг дагсан байгалийн одоо эсрэг үйлдэл бол хийхгүй гэдгийг албан ёсоор ард иргэдээ мэдгэж байна. Өмнө ч хэлж ирсэн. Би транс өөрчлөлт гэдэг бол манайхан бас ойлгохгүй байх шиг. Транс өөрчлөлт гэдэг бол замын маршрут чиг шугамыг өөрчилнө гэсэн үг. Яагаад хилцээр хийж ийнэ гэхээр нэг талаасаа нийслэл хот захиалагч гээд гарын үсэг зурцсан, нөгөө талаасаа China Highway гэдэг компани бол гүйцэтгэгч гэдэг гарын үсэг зурцсан гэрээний эрх зүй төр чи явж байгаа. Тэгэхээр бид нэг талдаа хөрөнгө оруулагчид, гадны гүйцэтгэгч одоо энэ компаниудын эрх ашиг бас харах ёстой учраас хилцээр хийгээд явж байгаа маа ард иргэдээ. Түүнээс одоо туулголын ер нь туулын хурдны зам гэсэн ойлголт одоо байхгүй болсон. Бид нар нэгэнт гарын үсэг зурцсан энэ хилцээрээр юу ярьж байгаа вэ гэхээр энэ төлөвлөгдсөн төсвийг Улаанбаатар хотын төвжирэлд илүү үр ашигтай төвжирлийг бууруулах иргэдийн одоо амар тайван төвжирлэгөө цаг хугацаагаа хэмнэх боломж олцоог бүрдүүлэх энэ замууд руу шилжүүлэх хилцээрийг хийж байгаа. Тухайлах юм бол олон түвшний уулзуурууд одоо юуны Зайсангийн замыг таамах хүндэн шүү дээ. Хайсын уулзур гэж ярьдаг. Тэрчээ бол бид нар уулынхан замын урсгалыг бол тэр дөрвөн замдаар ингээд боочдөг. Тэр бид нар уулын замын хөндлөн хөдөлгөөнийг бол дээгүүр нь гарах байдлаар гүүрэн байгууламж хийх юм бол Зайсангийн төвжил шийдэгдэнэ. Хоёрдугаар жишээлбэл нарны гүүр буюу шинэ гүүрний уртлын TC мисийн уулзур гэж ярьдаг. Мөн хөндлөн одоо урсгал нь бол замыг боогоод байдаг. Ингээд давхар олон түвшний уулзур гэх юм бол мөн тэр одоо бүсийн төвжил шийдэгдэнэ. Гэх мэтлэн тооцоо судалгаатай өөр одоо замуудыг хийх юм хилцээр хийж байгаа гэдгээ маш нээлттэйгээр та бүхэнд мэдэгдээ. Түүнээс одоо яг хуучин тэр транс буюу тэр маршрутаар бол энэ зам хийгдэхгүй гэдгийг мөн дахин албан ёсоор хэлье. Тэгээ хотын даргын хувьд бол энэ экосистем рүүгээ бол ямар нэгэн байдлаар гар хүрэх халдах зүйл бол хийхгүй. Мөн одоо Улаанбаатар хот баруун тишээгээ бол нэмэлт гарц байдаггүй. Сая бүгдээрээ наадмын үеэр харлаа штэ. Хүүд долоо ходог руу нэг талдаа бараг 4 цаг наадамчин олон иргэд маань ингээд төвжирсэн. Хэрвээ аюул очицол гамшиг болох юм бол баруун тал руу 16 аймаг руу гардаг энэ гарц ганцхан гарцтай учраас бид маш хэрсэлттэй байдаг. Тэгэхээр бид бас баруун гарц гэдэг замын трассыг бас ярилцж хилцээрд орж байгаа гэдгийг иргэддээ мэдэгдээ. За хоёрдугаарт үндэсний урлагийн их театртай холбоотой асуудал байгаа. Бид бол усны их үүсвэр дээр барихгүй үндэсний цэцэрлэгт хүрээлэн орчин газарт усны их хундаг руу ороогүй өөр ямар боломж олцоо байна вэ гэдэг дээр одоо судалгаа хийж байгаамаа. Тэгээд хөрш улс орн маань тийм ээ бидний өв соёлын хамгийн чухал илэрхийлэл болсон үндэсний урлагийн их театрыг өөр хоёр танхимтайгаар барьж өгнө гэдэг бол маш сайхан сэтгэл. Энийг бас ард иргэд маань халуун сэтгэлээ тосоод хүлээж авах ёстой. Тэгээд бид бол газрын хувьд ямар нэгэн усны их хундаг руу ороогүй тийм одоо зөв төлөвлөлттэй газрыг судалж байгаа хотын захиргаа. Дахин хэлээ. Одоо туулын хурдны зам гэсэн ойлголт байхгүй гэдэг хэлээ.